ардчилсан намын дотоод тэмцэл юунаас болоод байдаг юм бэ? Хамгийн сүүлийн жишээ гэхэд л энэ орон нутгийн сонгуул дээр маш олон хүнийг зарцаа нүүлгсэн гэдэг асуудал яригдж байна. Энэ талаар та нэг намын хүнийхээ хувьд тайлбар өгөөч. Арчил нам гэхэд чинь зөв зарцаа нүүлгэж байгаа л үндэсний бодлого хорооныхаа гишүүдийг гаргачихж шүү дээ. Тэгээд тэд нь олонх болж байгаа л сая одоо нэгийг одоо гинсэг болгож байгаа. Өөрөөсдийнхөө фракцаасаа намынхаа дид дарганыг болгочих шийтэй. Үнэхээр ингэж харахад одоо би бас тэр намын гишүүний хувьд бол одоо үнэхээр одоо миний итгэл үнэмшил бол нийцэхгүй байгаа байхгүй. Яаж чадчих байна тий? Зарим бүр одоо нэг говьлтай аймгаас хүртэл хэд хэдэн автобусаар хүмүүсийг зөөж авчиж ирээд тэгэл тойруулаад автобустаа тойруул санал өгүүлээл хяналтын дэд зөвлөх наримшигын дараагаар ажиллаж байсан. Би бүр хяналт авах гэж нүдэн дээрээ хараад нэг айл дээр чинь одоо 62 хүн нэг айл дээр бүртгэсэн байгаа гэр айлын дээр. Нөгөө нэг жинхэнэ гэрээ эзэн ирж байгаа байхгүй. Ирээд манай гэр 62 хүн амьдардаггүй шүү дээ. Би хүүхдүүдтэйгээ дөрвөл амьдардаг штэ гэдээ өөртөө хэлж байгаа байхгүй. Гэтэл гэрийнх нь хаягийг нь тэр бол нэг нөгөөлөхөд ингээд маш том эрүүгийн гэмтэрэг байхгүй. Бусдын мэдээллийг ашиглаж тэр хүнийг мдээгүй байхад нь гэрлүү нөөж шилжүүлсэн биш шүү дээ. Энийг цааш нөгөө нэг улсын бүртгэлийн ажилтан чинь хууль зөрчиж шүү дээ. Хүүхний мэдээллийг ашигласан байна. Нөгөө сонгогчдын нэрсэн шгсаалт гэдэг шиг 2024 оны сонгуульд одоо байдаг одоо сонгогчдын хаяг мэдээлэл байгаа шүү дээ. Тэрийг ашиглаж шилжүүлэлт хийсэн биш. Тэрийг хэн хийсэн? Одоо амар сайхан одоо хууль зүйн сайд ажиллах хэрэгтэй байхгүй. Энэ юунаас болоод байна? Яг энэ арчсан намд одоо хийгдсэн саяны зарцаа энэ дотоод сонгуулийн бодлоон чинь яг улсын их хурлыг гардаг байхгүй. Энийг хэн хийгээд байна гэхлээр улсын их хурлын хурл сонгогдсон арчсан намын гишүүд хийгээд байгаа байхгүй. Өөрсдөө бүлэг нь бүр арчсан намын дарга гишүүд одоо аймаг дүүргийн намын дарга болох ёстой гэдэг. Тэгэх юм бол сонгуульд ялах юм байна гэдэг бүлгийн дарга нь хэлчихсэн. Тэгээд нөгөөдөл чинь яг аймаг дүүргийн намын дарга болохын тулд одоо орон нутгаас хүмүүс оруулж иж яагаад энэ одоо дүүрэгт амьдрдаг гэж гурав бүлэг хэлгүүлээд тэдрээрээ зүгээр санал өгүүлэл явчихсан. Тэр чинь бол намын дүрм, улс төрийн намын тухай хууль те маш их юм зөрчиж байгаа хгүй. Тэгээд ингэж хулгай хийж одоо юу гэдгийг дараах усан нөхдүүд их хурд гараад хулгай хийхгүй байж чадах уу? Тэгэхээр зөв яхаарахгүй анхан шатны асуудал буюу энэ улс төрийн намаас болж энэ төр засагч юм болоод байгаа маа. Тэгэд манай их хурд гарсан нөхдүүд чинь яаж болсон бэ гэдэг асуудал бол 2024 онд 23 онд юм байна. 23 онд нэг тал нь бол 20 оны сонгуульд арчсан нам ялагдаад тэгэнгүүт нь одоо нэг хэсэг залуус Эрдэнэ тухайд намын дарга байсан учраас арчсан намын дүрмийн 3-ын 10 цаасныхын дагуу намын дарга огцох ёстой гэдэг талаас нөгөө нэг улс төрийн мэдээлэл тухайд хийж ирсэн. Энэ бол бас нөгөө нэг бас нэг хүний захиалгаар буюу та нар ингэж хийчих бохшуухан шиг тамгыг авчих гэдэг юм явсан. Тэгээд тухайд Эрдэнэчин сандраад тамгаа шууд өөрийнхөө дэд дараа буюу одоо одоогийн улсын хурлын тухайд шилжүүлж өгч идэг байхгүй. Тэгээд бид нар тухайн үед чинь Дунсан дүрмийн хорооны гишүүн байсан учраас энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Эрдэнэ дарга огцорж байгаа бол тухайн ч гэсэн адилхан огцох ёстой гэдэг одоо энэ асуудлыг л барайл тухайн үед явсан. Тэгээд нөхдүүд нь яах вэ? Нөгөө нэг одоо энэ тухайн шин аваач тамга авангуудаа өөрийгөө одоо арчсан намын дарга гэдэг улсын дэс шүүхийн одоо мэдээлэл санд өөрийгөө бүтгүүлдэг байхгүй задахчаа. Тэрнээс чинь болоод асуудал үүсэж байгаа байхгүй. Тэрнээс чинь болоод гişүүд чинь юу яриад байгаа юм бэ? Дарга болж байгаа бол наад чинь намын хурлаар тийм ээ шийдэх ёстой байдаг. Энэ асуудлуудыг хийхгүйгээс болж л ерөөсөө Эрдэнэ чинь буцаж байгаа тувaan чинь ингэж хууль зөрчихгүй шүүгээд тамгаа авна гэдэл тувaan өгсөн тамгаа улсын дэж улсын бүртгэлийн газраас эргүүлж аваад тэгэл нэг хэсэг нь бол энэ дүрм журмынхын дагуу явах ёстой гэж явсан. Тувааныг дагаж яс эдэн нөхдүүд нь бол үгүй бид нар тамгыг авсан учраас бид нар намын дарга нэг адил ингээл 2 хэсэг хуваагдаад 23 хүртэл одоо 3 жилийн хугацаанд ч одоо арчсан нам чинь дотор бас үзлээ шүү дээ. Тэгэхээр энэний цаан чи юу гэдэг вэ гэхээр зэрэг нөгөө энэ намын дарга болох их мэдлэлтэй болох гэдэг энэ хувийн ашиг сонирхол бол нөгөө л нэг яавал баялаг дээр очих уу? Яавал оюутлахад холбоотой гэрээ хийх үү? Яавал таван толгойд очиж ингэж яах уу гэдэг зүгээр л нэг юм мөнгөний ашиг сонирхол болсон юм л та. Бизнес сэтгэлгээ биш л дээ. Хууль бусаар яаж мөнгө олох вэ? Яаж амархан баяжих вэ гэдэг л юм болчиход байгаа байхгүй.
Тэгээ тэр юм чин явсаар байгаа сая чин одоо яах вэ? Бас нэг намын дотоод сонгуул хийж яана гэдэл одоо манай намын дарагч одоо улсын хурлын гишүүдтэй за та нар аймаг дүүргийн намын дарга болцгоо гэж хэлээл нөгөөдөл нь одоо зарцаа нүүлгэж аймаг дүүргийн намын дарга болж байгаа нь. Тухайн үед зөндөө гишүүн хэлсэн ярьсан одоо бол мэдээж өргөдлүүдөө одоо хяналтын хороонд аваач өгөөд асуудлыг ингээд шийдээл явж байгаа. Царцаа нүүлгсэн энэ асуудал чи одоо хууль зөрчсөн асуудал шүү дээ. Үнэхээр ийм зүйл байгаа юм бол танаа намынхан те залуучууд нь нэгдээд шүүхэд хандаад энэ асуудлыг таслан зогсоож болдоггүй юм уу? Намын гишүүний хувьд танаас ингэж асуумаар байгаа. Гэхдээ би бол нэг тийм жирийн гишүү гэхээс илүү би чинь бас нэг тухайн намын асал намын хүнэрхий орооны дарга. Энэ намын гишүүдийн эрхийг хамгаалах улс төрийн намын тухай хуулийн 7-гийн 1-ийн 2-т нь улс төрийн нам нь намынхаа гишүүний эрхийг хамгаална гэж явдаг шүү дээ. Тэгээ хөрх юм нь одоо манай даваагийн мөнхөрнөөс ахуулаад нөгөө шүүхтэр баригдаад хоригдоод ял аваад явж яхад л одоо миний биел одоо энэ үгүй одоо манай шүүх засаглал юм байна. Цагдаа прокурор ингэж яана гэдэг нь дуграал үг хэлчихсэн хүн. Ийм нэглэхэн одоо хэдүүлээ чимээг болч. Одоо болчих гээд нөгөө тэд нар чинь гэмт хэрэг үйлчээд нь шүү дээ. Улсын их хурлын гишүүд эрх мэд албан тушаалын байдлаа уруулан ашиглаж байна. Цаашлах юм бол наадуулчин нүүрсний мөнгнөөс мөнгө авч зарцаа нүүлгсэн. Энийг шалах хэрэгтэйгээд цагдаад нь хэрэг үүсгэж явхад цагдаа шалахгүй шүү дээ. Эрүүл цагдаагийн газарт 2-3 өргөдөл өгсөн шүү дээ. Ажиллахгүй ш наадуулчин. Тэ? За дээрэс нь чи мөнгө угаах гэмт хэрэг. За дээрэс нь одоо энэ бүртгэлийн тухай хууль зөрчсөн асуудал. Эрх мэд албан тушаалын байдлаа уруулан ашигласан 22-ийн 1-ийн 3 багхгүй бид нар чи. Тэгэхээр энэ үйлдэлийг чи манай хууль хүчний байгууллага яах вэ? Бүгдгийг ингээд аваад мэдээлүүлээд архивлцдаг. Тэгээд дургуун өрх юм бол дуудаж ирээл мэдүүлэг авч айлгадаг. Та юм хэрэгтэй шүү. Ялгшаа татсан тогтоол гаргах уу? Гээл прокурор нь цагдааныхаа нэлээл. За тэгвэл ялах тэгвэл гарах уу? Болохгүй бол нөгөө нэг цаагаараа хідэн цаас өгчих юм бол тэгэл ингээд чимээг болчдөг. Монголд хууль хүчний байгууллага шударга аль чадахгүй байгаа учраас тийм үү? Эдгээр чинь аль болох нөгөө нэг өөрсдийнх нь хэсэг байгаа нөтүүдийг барьдаг, хордог. Улс төрчдийг бол одоо юу гэдгийг бүлдэгддэг. За бизнесийн байгууллагуудын одоо юу гэдгийг хөрөнгийг нь авдаг, хулгайлдаг, булаадаг. Тэгээд энэ төрчин өөрөөсөө ерөөсөө бизнес хийдэг болсон шүү дээ Монголын төрчин. Одоо Монголд одоо барилгын компаниудаас ахуулаад өчнөө олон компаниуд хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болчиход байна. Тэгээд яаж надад ханддаг байхгүй. Манай компани клиентс зөвлөд Гамбаяр одоо бизнесийн байгууллагынхаа хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж өгөөч. Өнөөдөр болохгүй штэ гэл. Болохгүй байгаа юм чи яах юм? Татврын байцаагчаас нь ахуулаад тийм ээ. Тэгэл одоо ингээд яамдын сайданд нь асуулаад ингээл явдаг. Тэгээ ерөнхийдөө бол сайд болно гэдэг чинь бол тэгэл мөнгө шүү дээ. Нэг гарын үсэг дор хойш тэр бом төрийг авахын тулд ихэнх сайд болж шүү дээ. Тэгэхээр нэг улс төрийн хамгийн гол зодон болдог үсэг төвшөө батлуулах гэж зэл болгоны 10 сард зодтолтно. Тэгээ нэг улсын хурлын гишүүд чинь би нэг юм хийлгүүлээ, тим хийлгүүлээ, ингэж төсөв гуруулаа гээл хамтдаа нээж аваад хулгай хийдэг тийм тогтолцоо олцсон. Ард иргэд нь хөрх юм тэгэл бүр одоо тэгээд итгэлээ алдсан шүү дээ Монголын төрд чинь тий. Тэгэл нэг учир зүгөөл нэг хэвийн нэг хөрх юм одоо юу гэдэг вүлээ бор хоногоо өнгөрүүлээл хөрх юм хитэн цалингаа авал хөрх юм юмдаа өргөх л. Гэтэл Монголын улсаас гарч иж байгаа тийм ээ. Хичнээн хэмжээний дуудахаан баялаг гарч байна. Жилд. Энийг мөнгөөр бодоход монголчууд үдээд бол зүгээр тансаг амьдрах боломж байгаа байхгүй. Гэтэл одоо бид нар чинь урд нь бол бид нар социалист нийгэмд амьдарч байлаа. 90 оноос өмнөх. Тийм үү? За тэгээд 90 оны сайхан альцсан нийгэмтэй боллоо. Энд чинь явж явсаар гоод одоо бол бид нар чинь капиталист нийгэм рүү шилжсэн шүү дээ. Арчил гэдэг зүйл Монголд бол баг устсан дөө. Арчнаа мөр өөрийгөө Монголын арчлыг устгах яах шиг байна. Бод байдал дээр. Тэгээд арчлын нийгэм биш одоо хөрөмтийн нийгэм рүү шилжиж яах гэж одоо би одоо хувь судлаач яваад хараад байгаа. Мөнгөтэй хүнд үйлчлдэг нийгэм бий болчиход байгаа байхгүй. Та мөнгөтэй болвол яах вэ? Улс төрчид авилгал өгөөл өөрсдийнхөө бизнесээ хаацайлуулж болно. Та мөнгө өгөх юм бол та тэндээс одоо их хэмжээний орлого олох боломжтой. Та мөнгө өгж иж тийм үү? Таны бизнес чинь хамгаалтанд байна. Та мөнгө өгөх юм бол тань хэрэг үүсэхгүй.
гэдэг ийм л юм болчиход байгаа байхгүй. Тийм учраас бизнесмен хүмүүс чинь яхахгүй сонгуульд өгөхлөөр одоо аль нам нь ялах магадaltaй гэж харж байгаа тэрэнд нь ингээд боосо тавьдаг болцсон. Зарим компаниуд хуваарлаж байгаа шүү. Цаашиг 50 сая өгч байгаа ингээд хөрөх юм. Тэгэж бодит байдал дээр хууль гэдэг нь хэрэгжихгүй байна. Улс төр намын тухай хууль нь ажиллахгүй байна. Сонгуулийн тухай хууль нь ажиллахгүй байна. Тэгэд их мэдл албан тушаалтай нөхдүүд болвол тэгэл ингэхүү яах вэ гэдэл тэгээд улсын хурд гэдэг чинь болвол төрийн эрхийг байгуулах дэд байгууллага болсон. Тэнд хулгайчд нь орж яавал гэмтэргээ нуун дарагдуулах уу? Гэмтэргээ нуун дарагдуулах юм бол тэнд очиж за 4 жил одоо би одоо ингээд цагдаа дуудахгүй боллоо гэж та баярлаж байгаа хүмүүс олон биш надад болж байна. Монголын улс төрчтэй сүүлийн үед нэр нь холбогдоод байгаа Эпштейн гэж хүн байна. За энэ хүнийг оюутлахын гэрээ хийх үед энэ хүн эдийн засгийн зөвлөгөө өгөөд одоо нууц байдлаар ажиллаж исэн гэх мэдээллүүд гадаад дотоодын хэвлэлүүдүүд бас гарч байна. Энэ боломжтой зүйл үү? Энэ талаар та ямар бодолтой байна вэ? Гэхдээ ер нь бол нөгөө нэг multinational буюу одоо том корпорациуд чинь яа харахгүй том геополитикийн төвшөнд нөлөөлж ижил явуудаг юм л да. Одоо энэ догсон хэлбэр биш л да. Яг нөгөө наадах чинь нөгөө тухайн улс төрд нөлөөлөх гэсэн л юм арга юм л да. Тэ. Тэгээ тэрийг нь хийсэн нөхдүүд нь л одоо тухайн үед Эпштейн бай таарсан юм байна. Тэр хүн ямар нэгэн байдлаараа энэ улс төрчд нөлөөлдөг л байсан юм байна. Одоо нэг талаасаа бол Америкийн нэгдсэн улс чинь нөгөө нэг одоо батлагдж байгаа хуультай холбоо лоббины тухай хуультай байдаг хэвхэв. Тэр хуулийг хэн лоббидж гаргаж ирж байна. Тэр нийл тод нээлттэй. Тухайн үед Эпштейн гэдэг хүн л одоо лоббидж ажиллаж байсан юм байна. Тий? Тэгж яагаад л хөрөнгө оруулалт тий асуудыг шийдсэн юм байна. Тий? Манай их хурл гэдэг байгууллага чинь зүг бодлого сайхан. Их хурлаа тогтоол баталдаг, хууль баталдаг бодит одоо гүйцэтгэл хангагддаг шүү дээ. Энэ засгийн газрын төвшөнд ихэнх нь ялангуяа энэ томоохон одоо нөгөө олон ашиг сонирхлын нөлөө орсон энэ төслүүд дээр бол мега төслүүд бол орж чаддаг байхгүй. Тэгээд нөгөө нөхдүүд чинь одоо 2000 яг харахгүй одоо энэ оюутлахын даалдуурхыг нэг талаас нь хийгээд байгаад байдаг. Тэр үе чинь одоо Турксэл байж байгаад ри авсан байдаг үлээ дээ. Тий. Арай авч чадаагүй байдгийг. Тэгээд тэнгуут Монголын засгийн газрын зүгээс тухайн ерөнхий сайд оюун эрдэнэ байсан л да. Яг тухайн үед оюут толгой дотор ажиллаж байсан Ричард Боули гэж нэг нөхөр байдаг. Анханаас оюутлахын дотор нь ажиллаад бас Монгол их нартай юунд байдаг. Англид байдаг нөхөр л да. Надтай бас холбогдчихсэн. Тэгээд тэр нөхдөдтэй холбогдсон юм байна лээ. Сүүлд 23 онд одоо энэ юуны зүгээс энэ Ричард Боули одоо дафхад байгаа энэ Ретентогийн зөвлөхийн зүгээс одоо манай арч намын хүнийхээ оронд одоо өргөдөл гаргасан байдаг байхгүй. Тухайд бид нар ингээд 2021 онд одоо ингээд засгийн газарт ажиллаж ясаа. Тийм ээ. Ингэж ажиллаад бид нар ингэсэн. Монголын одоо засгийн газрын Монголын 20.3 тэрбум долларын мөрийг бид нар тэглэсэн байдаг. Гэтэл одоо ингээд хөлсөө бид нар авч чадаагүй гэдэг асуудал. Өөрөөр бид нар ингээд танаа Монголын төлөө ийм чухал юм хийж яхад бидний ингээд их хашиг зөчөөд байна. Хүнийхээ орны зүгээс өөрсдийнх эрхийг хамгаалж өгөөч гэдэг. Тэгээд өгчлөлөө судлаад үзсэн. Яг харахгүй эдэрт нөгөө нэг оюутлахад холбоотой энэ 103 хуудас тайлан надад бас өгсөн л да 103 хуудас тайлан өгөөд. Тэр тайлан дээр бол оюутлахад холбоотой ностой нэлээд олон асуудал байгаа. Тэгээд ингэсэн. Тэрний хүрээнд юу ярьсан бэ гэхлээр оюут толгоогоос авилгал авч байсан 21 улс төрчдийг бас ярьсан байсан. 21 улс төрч байдаг юм шүү дээ. Одоогоор оюутлогоос авилгал авдаг. Тэр хугацаанд бол оюутлогоос ажиллаж явах хөвчтэй бид нар ийм оюутлогоос ийм авилгал авдаг. Одоо нэг оюутлого өөрсдийнх нь ийм жигсаалтыг нь олж авсан гэдэг. Наад үзүүлжсэн л да. Авчихсан. Энэ нөхдүүд авилгал авдаг юм байна. Энэ асуудлаар бид нар ингээд үйл ажиллагаа явуулж явах хугацаанд anti corruption буюу авилгалын одоо тайлан гэдэг гаргаж өгчлөө. Энэ асуудлыг одоо танаа Нямбатар хоёрд нарт өгсөн. Арга хэмжээ аваагүй нэгийг нь авилтад амжих газар өгсөн. Арга хэмжээ аваагүйгээд. Одоо ойлгохоос авилгал авдаг хүмүүс 21 улсч байдаг юм биш үү те. Тэр хүний мэдээллийг сурулж нь тэр хүн надад нөгөө загтлах харилцааны шугамар өгсөн учраас би одоо ийм хүмүүс байна гэдээ одоо шууд ил тавьж болохгүй л. Тэр хүмүүс чинь өөрсдөө өгнө бол ил залах хэрэгтэй байхгүй. Монгол ийм улс төрчид нь одоо ингэж авилгал авдаг юм байна. Оюутлах компани одоо ийм сүлжээнээс гарлаа гэдэг асуудлыг. Тэгээ тэр нь тэгэл одоо тодорхой хэмжээгээр одоо ингээд чимээгүй төвшөнд байгаад байна.
Тэгээд сүүлдээ мөнгө авч чадахгүй бол манай хоёрын чинь одоо Twitter-ээр нэлээд олон жиргээ хийсэн. Сүүлдээ одоо Английн гишүүхт хүртэл Монголын засгийн газрыг өгсөн шүү дээ. Гэрээ байгуулчид гэрээнийхээ хүрээний төлбөрөө төлөөгүй гэдэг асуудал яригдсан. За дээрээс нь Ричард Боули бодвол Америк Security Exchange Commission хүн цаасны хороонд Рио Тинтогийн асуудлаар бас кейс үүсгэж ирсэн. Тэр Рио Тинто тэнд ядагдсан байхгүй. Иймэрхүү одоо хүмүүсүүдийг авч ажиллуулж хаад сүүлд нь одоо сонсоход засгийн газрын зүгээс одоо солонгоо гэдэг дэсэд байгаа шүү дээ. Эдгээр чинь очиод нөгөө үлдэг төлбөрийг төлсөн юм шиг байгаа. Тэгээд нөгөө хоёр хүнтэй хийхдээ нөгөө non disclosure agreement буюу одоо нууц мэдээлэл задруулахгүй гэдэг гэрээ байгуулсан. Одоо бид хоёр энэ талаар ярих боломжгүй болсон гэж сүүлд надад хэлсэн. Энэ 21 он чи оюун эрдний засгийн газрын үе гэсэн үг тий. Тэгэхээр эн чинь бол оюун эрдний энийг ил болгоод энэ асуудлыг шийдвэрлэх зүйл нь бол оюун эрдний засгийн газрын асуудал байсан байна. За яг тэгвэл захидал харилцааны нууц гэдэг энийг нууцлж болно. Танд бол ийм 21 оны нэрс танд байгаа юм байна. Тэгвэл мөнгөн дүнгийн таныг багцаагаар ойролцоогоор одоо хэдэн төгрөг авсан байх вэ нэг хүн жишээлбэл. Тэдгээр сайхан гэхэд 1.5 сая доллар олоод ирсэн гэдэг шүү дээ. Одоо нөхдүүд чинь одоо АТК гэдэг. Тэрнээс доош хэмжээний мөнгө өгөхгүй шүү дээ. Ялангуяа улс төрчд бол дорхойж сая доллар, 1 сая доллар. Дорхойж 3 тэрбум. Тэгэл бодохгүй юу? Тэдрд бол юу ч биш. Энэ чинь хичнээн хэмжээний олборлт хийж байна. Та боддоо. Энэ чинь бараг 700 гаруй, тийм үү? 42 хүүхдээс 700 тонн алт. 1 тонн алт ямар үнэтэй байх вэ? Боддоо. 700 тонн алт чинь хичнээн хэмжээний байх вэ? Тэгэхээр бодоход энэ чинь хэдэн тэрбум доллар, хэдэн их 80 доллар байх вэ? Тэнцэнээс нэг жоохон хэсгийг нь за танаас чимээг болчаараа. Маа гэдэг одоо юу гэдгийг тэр гадаадтай байшин авч өгдөг юм уу? Одоо офшорд байгаа мөнгнөөсөө өгдөг юм уу? Тэр бол нэг юу ч биш байхгүй. Эдний хувьд бол байдаг л зүйл гэж одоо ерөөсөө нэг тогтсон зүйл. Гэхдээ энд хамгийн гол асуудал Panama Paper гэж гарсан шүү дээ. Хэрвээ санаж байвал 2017-18 онд тийм үү? Panama Paper гэдэг чинь дэлхийн улс төрчид чинь яаж офшорт дансанд мөнгө байлгадаг юм бэ гэдэг нийл болгоол бууш өгсөн шүү дээ. Манай сүү баталгаалалтаа асуудал гарсан ингэсэн гэдэг нэлээд сенсацлж байсан. Ерөөсөө улс төр гэдэг бол яавал та бусдын итгэлийг олж аваад амархан баяжчих уу гэдэг л нэг юм систем яваад байгаа байхгүй. Одоо ямар сандаа их хурлын гишүүн амглан баатар хэлж байгаа үстэй. Сар болгон өгдө 20 сая шин баг байгаад байна. 100 сая төгрөгтэй болгоод өгөөч. 100 сая өгчих юм бол хууль санаачилчих гэдэг юм. Угвал тэр хүн мөнгөдгүүдээ биш тэр тийм чадвартай хүмүүс байх хэрэгтэй байхгүй юу? Энэ хуралд чинь нийгмийн систем яаж ажилладгийг мэддэг, тийм үү? За энэ хуулийг батлах хэрэгтэй юм байна. За тэр хууль бол болохгүй байх юм байна гэдэг. Одоо миний хувьд л яг хууль судалгаа дэргийн яам дээрс нэг компанид хуулийн ажлаас ороод явж байгаа. Төр засагчин байгуулагдчихад ингээд бизнесийн байгууллага буюу одоо энэ компани засаглал гэдэг зүйлд ингээд сөргөөр нөлөөдөд байгаа маа. Тухайлбал харбины гэрээг л сайн ярьлаа шүү дээ. Тэгтэл яасан? Сайдууд нь зам тээврийн сайд, нуулуурхаан сайд нь очиод харбинд очиод гэрээ байгуулсан. Уг нь бол тэр ямар учиртай юм бэ гэхэл тэр чинь бүхэл бүтэн Бортайгийн асуудал. 5 толгой ордын бүлэг ордынх нь нэг толгой нөхгүй юу? Тийм үү? Нэг орд нь. Энэ асуудлыг Эрдэс 5 толгой гэдэг компани, тийм үү? Бүхэл бүтэн энэ чинь бас нөгөө төрийг төлөөлж байгаа туцтай. Дээрээс нь одоо хараач тузын гişүүдтэй. Компанийх нь туз нь хуралдаад, тийм үү? Ийм асуудлыг ингээ тгийгээд зэгслэд хийх ёстой байтал өмнөөс нь очиж сайдууд нь очиод энэ ордонд байгаа энэ 1 тонн үрсийг $65 аваарай гэд ингээд хугацааны гэрээ хийсэн. 16 жилийн хугацаатай. Нөгөө л нэг одоо нөгөө гац мод гашуун суухатын асуудал, тийм үү? 5-7 гашуун суухатын төмөр замын асуудал. Нөгөө нэг компаниас чинь одоо оптик гэрээ гэж байгуулаад одоо ордоо аваач өгөөл тооцоож өгөөл нөгөөд бол аль хэдийн ухаад зараад мөнгө авчихсан. Нөгөө хэл холболтын төмөр зам чинь дууссан юм уу? Дуусна гэж байгаа. Яг нөгөө техник эдийн засгийн үндэслэлтэй тусгасан тэр асуудлыг хийгдсэн юм уу? Аудитын дүнэлт нь шудраг гарсан уу гэдэг. Тэгэд эн чинь нөгөө нэг ийм л асуудал болчиход байгаа юм л да. Иргэдийн мэд хэрхийг үнэхээр боомлж байгаа байхгүй ихлээр.
Тийм л дөрөв дэх засагт буюу хэвлэл мэдээллийн байгууллагын амын хамхиж чимээгүй болгож тийм үү? Аядлаар ярьсан хүмүүсүүдийг нэг ирэх юм бол магадгүй одоо дараа нь танад ирэх нь шүү дээ. Ягаад энэ хүнээс юм яриа авцсан? Хэн яриулсан? Ямар зоригтой байсан? Танаас цаанаасаа ханаас санхүүжсэн гэдэг одоо нөгөө нэг юм нөхцөл байдал бий болохгүй л тийм ээ. Бид нар чинь бол нэг тийм хүний мөнгөөр үгээ хэлээд байдаг хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр ийм байдлыг би болгоцоход энэ нийгэм чинь өөрөө ингээд дарангуйсан нөгөө нийгэм чинь өөрөө ингээд нөгөө ачилс гэдэг зүйлийг чинь байхгүй болчих таа байхгүй нийгэмд чинь нөгөө нэг хүний эрх нөгөө нэг эрх чөлөө тийм ээ өс туудаа илэрхийлсэн асуудал хаа байна. Тэгээ нэг талаас нь үнэн шүү дээ. Өөрөөх юм 2015 онд одоо миний хувьд бол энэ 15 оны 4 сарын 6-ны өдөр улсын их хурлын одоо хаврын чуулганы нээлттэй өдөр байсан. Тэрнээс өмнө одоо би тухайн үед санхүүгийн сарны гишүүн компани сэтгүүлчийн зөвлөлийн дарга гэдэг ажил хийж явах явцтай байна. 5-7 одоо хөрөнгө оруулалт ийм хийх нэ гэдэг одоо манай засгийн газрын бүдүүс нөхдөөч нь ерөнхийдөө ингээд аливаа юм хийхэд манайх ингээд айгу тийм шуугдаг байхгүй нийгэмд. Ийм мундаг болох чинь 5-7 хөрөнгө оруулалт ингээд ийм болох нь ийм асуудал байх нь. Тэгээд нөгөө гэрээг нь олж аваад ингээд судлаад хөрөнгө оруулалтын шинжилгээ хийгээд үтсэн чинь нийт борлуулалтын 5%-ийг нь л аваачиж хувьц эзэмшиж дүгнэ гэж байгаа байхгүй. 1072 хувьц эзэмшиж дүгнэ. Энд дээр ерөөсөө хэрэгтэйгүй. Сая бол яг хуу энэ онтрит холбоотой ажлыг их хурл дээр байгуулаад сая өнгөрсөн баахан сонсголт хийлээ шүү дээ. Тэгээ баг гişүүд нь орж ирж байгаа л миний буруу байсан, чиний буруу байсан гэдэг нэг би биентэйг нэг тийм буруу чихэл нэг өөртөө нэг уснаас хураа гарчих гал энэ зэнзэл ярьж байгаа байхгүй. Тэр нөхцөл байдлыг харахад бол ямар ч байсан бол тэр ерөн бол яг хуу тэр Рио Тинтогийн одоо үйл ажиллагааны зардал гэдэг чинь бол нэг мөнгө ш байхгүй юу нийт олготойгоо харьцуулахад өнгөрсөн жилийн хугацаанд нэг 50 сая долларын асуудал байлуу да. Зардал гарсан. Монголд бол их мөнгө л дээ тий. Гэтэ нийт орлогын хувьд. Тэгэд энэ чинь бол яг хуу засгийн газрын зүгээс 175% багасхыг гэдэг нэг юм ярьсан. Нөгөө хөрөнгө оруулагч талын зүгээс 0.75% багасхыг гэдэг нэг юм ярьсан. Онтрийн асуудал гэдэг одоо бас эн чинь оюутлогоос том асуудал ахгүй юу? Энэ чинь нийт алтны тийм ээ 54% шүү дээ. Тийм үү? 54% гэдэг чинь одоо хичнээн тоон болоод чи 750 тонн шахуу тийм алтны нөөц байгаа хгүй. Онтрийн асуудал дээр. За дээрэс нь зэсийн 24% жилүүдээ тийм. Тийм одоо их хэмжээний энэ нөөцийг чинь одоо бид нар яаж зөв болох уу гэдэг дээр одоо бидний хамгийн тулгамдсан асуудал. Эдний өгсөд байгаа зүйл нь онтрийн 34% авчих хэрэгтэй гэдэг байгаа. Би бол онтрийн 34% хэсэг байж. Харин зүгээр авах. Өснө нэмэгдэхээр ойлтойгоо авчгаа. Нэмэгдээд татвараа аваа. Битгий тийшээ орооч. Битгий өөртөө одоо юу гэдгийг чадахгүй ээжэж тийм үү? Эрс оюутлахаа гэж одоо нэг компани байгуулсан. Эрс оюутлах компани нь оюутлахын одоо тузын хурал суудаг. Тэ? Тэгсэн мөртлөө нөлөөг өнгөрсөн хугацаанд одоо баг хичнээн сая долларын одоо тузын гишүүдийн цалин авсан байлаа. Бараг 1 сая доллар байлуу дээ тийм ээ. Нэг хүний л бараг сая долларын хэмжээний урамшуул авсан байсан. Тэгээд оруулж байгаа хөнөөр нь юу байгаа юм байхгүй. Нэг тузын 9 гишүүдийн 3 л одоо Монголын талын төлөөлөл байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь тузын гишүүн гэдгээр бас тэр болгон шин одоо юу гэдгийг тузын хуралдаа ороод асуудал мэрэгжлийн зүгээс хандаал үгээ хэлж байгаа болохоос тэр болгон асуудыг шийдэж чадахгүй. Оюу толгойн асуудлыг бол манайх чих уус төржүүлж ээж, их хурл дээрээ сонсголт хийж ээж, анхаарч үзэж ээж л нэг юм байж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо хөрөнгө оруулалтын гэрээний асуудлын тээцүүгийн асуудлаа тий. Тэрийг нь одоо ингэж өөрсдөө гацааж ээж л тэдэртэй нэг тохирыг хийвэл хийн л гэж явж байгаа. Нэг талаас нь харахад бол манайх нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй. Мөнгө оруулсан хүн тийм ээ. Одоо мөнгө төлсөн хүн дуугаа захиална гэдэг шиг хөрөнгө оруулсан хүн бол өөрсдийнхөө зарчмаараа гэрээнийхээ асуудлыг шийдүүлээд одоо тэндээсээ аль болох их ашиг авахыг хүсэж байгаа. Эдгээр тэдний өөрсдийнх нь ашиг сонирхол угаасааш бизнес бол тийм байдаг. Гэтэл манай Монголын 34% эзэмшиж байгаа бол бид нар тэн дээр яаж олцох ёстой юм бэ? Яаж чинчнээс өгөөж хамгийн их авах ёстой юм бэ гэдэг нь анхаарах ёстой байхгүй юу? Тэгэл өнгөрсөн хугацаанд нэг бидээс нөгөө Дубайн гэрээгээд нэг айхтар нэг муу гэрээ бочлоо гэдэг шиг тийм үү? Гэхдээ даадуурхан бүтээн байгуулалтыг явуулахын тулд хөрөнгө оруулалтын санхүүжлэхийн тулд тухайн үед тэхээс өөр гарч байсан юм уу? Бид бодох хэрэгтэй байхгүй юу? Нэг зөв буруу гэхгүй.
А болоод өнгөрснөхийн дараа энэ ч буруу, тэр нь ч буруу, энэ ч одоо юм хийсэн, тэр ч буруу хийсэн гэдэг одоо нэг одоо тийм ээ. Өөрсдөө нэг одоо нэг юм цэвэр амтны шиг одоо ингээл харуулах гал бусд нь одоо юу гэмт хэрэгтэн болцсон юм шиг ингэх гээд энэ асуудал дээр бол би бол тийм персонтэй байдгүй л тухайн үед тэргүй эн чинь одоо Монголын төрч ингээл улс төрийн намууч ээлжлэл засгийн газар байгуулаад их хурлаа байгуулад явж байгаа шүү дээ. Тухайн үед нь ажиллаж исэн улс төрчд юм хийхгүй яасан. Бид нар ингээл зүгээр одоо яг нэгүүлэхэд нөгөө нохоо сүүлээ хонгорцгоо гэдэг шиг ингээл яваал байгаа юм л да. Энэ асуудал юу вэ гэхээр нөгөө нэг улс төрийн намын асуудал, нөгөө нэг улс төрчдийн асуудал, нөгөө одоо нэг баялагч суурилсан тэндээс нэг хідэн цас авдаг, сонгуулиудаа санхүүжүүлдэг тийм ээ. Нэг тиймэрхүү асуудлаас нь болоод би болоод байгаа. Тийм учраас одоо энэ нээлттэй засгийн түншлэл тийм ээ албарлах үед ил тод байдлаа санаачлах гэдэг одоо өнгөрсөн хугацаанд явж ирсэн төслүүдийн хүрээнд харахад бол яавал улс төрчдийг одоо уулуурхай хаатай холбоотой шийдвэрс хол байлгахгүй гэдэг дээр л хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байдаг. Тиймийн тулд одоо энэ албарлах үйлдвэр ил тод нээлттэй байдлыг хангах хэрэгтэй байдаг байхгүй. А тэр талаараа олон хүмүүс одоо юу гэдгийг зүгээр ингээд дуурах судалгаатай тооцоолтоо явдаг, тэдний оролцоог хангуулдаг. Тэгжээж одоо энэ уулуурхайг тойрсон энэ бизнесийн байгууллагууд чинь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах хэрэгтэй байна нэгдүгээрт. А хоёр дахь асуудал нь тэгжээж ядаж нөгөө нэг одоо энэ уулуурхайн компанитай холбоотой энэ хараа тусах шүү дээ шүү дээ. Монголын 3 сая иргэдийн төлөөлөл 3.5 сая иргэдийн төлөөлөл бас хараа тусах гişүүдийг хараа тус зарчмаар нь сонгодог баймар байгаа байхгүй. Хараа тусах гişүүдийг одоо өөрчлөн гэдэг асуудал зандан шитэр ерхий сайд байхтаа л хараа тусах гişүүдийг солино гэдэг одоо тухайн үед ярьжлээсэн солих юм уу гүн мэдэхгүй байна. Өчигдөр ч гэсэн одоо тэгэл Батнайрамл гişүү яриад ах шиг байна. Оюутлогын компани одоо гүйц захирлын сонгол шалгуур зарласан байгаа гээл тэгнэ. Хамгийн гол анхаарах ёстой хувь нийлүүлэгчдийн гэрээ байхгүй юу? Хөрмөгшөө. Энэ хувь нийлүүлэгчдийн гэрэн дээр бид нар анхаарах ёстой. Энд дээр шин тоо байгаа. Эндээс нь 6.5% чинь тэнд бичсэн байж байгаа. А хөрөнгө оруулалтын гэрээ болвол энийг яаж хэвийн үйл ажиллагаа явуулах уу? Яаж одоо шилбэл хөрөнгө оруулалт хийх юм бол одоо тэг хөрөнгө оруулагчийн зүгээс ямар одоо их ашиг нь хангах уу гэдэг асуудлаар тусгасан ерөнхий гэрээ байхгүй хөрөнгө оруулалтын гэрээ. Тэгээд хувь нөлөөлөгчдийн гэрэн дээр бид нар хамгийн түрүүнд анхаарж энийг өөрчлөх хэрэгтэй. Энийг өөрчлөх хөлбөрөх юм бол одоо бид нар өнгөрсөндөө 2010 оноос эхлээд хэд вэ? 15 жил ойдлоход хойш явлаа штэ, ярьлаа штэ. Сүүлдээ залхаж штэ. Энэ янзаараа бол бид нар хизээш одоо ойдлохоогоос ногдлоо шиг авахгүй гэдэг тодорхой болчлоо штэ. Тэ? Тэгвэл 18 их найт төрний одоо өртөө болсон байгаа юм штэ бид нар. Баялагаа ашиглуулсны төлөө нөгөө нэг одоо зээлээс чинь бол 6.5%-ийг төлөхлөө зүйчин өдөрт хичнээн хэмжээнд их байна. 10 тэрбум төгрөгийн одоо төлбөр одоо бидэд ингээд үр өсөж явж байгаа байхгүй. Тэгээ дараа нь яах вэ? Одоо бид нар одоо 28 оноос эхлээд одоо энэ оюутлогын компани гэдэг чинь нөгөө онтрийн асуудал руу орохоос аргагүй болно. Тэгэхэд одоо энэ жилийн хугацаа бид нар яаж явах уу гэдэг асуудлыг одоо энэ 26 онд 27 онд бид нар асуудлыг шийдээд зөв зохистой нь оруулах ганцхан боломж байна. А тэгж чадахгүй бол үеийн үед оюут толгойг шантаажладаг, оюутлогоос авилгал авдаг, оюутлогоос тодорхой хэмжээний одоо нөгөө улс төрийн одоо юу гэдгийг одоо санхүүжилтийг босгодог ийм хэрэгсэл байсаар л байх болно. Гүрэн бол улс төрийн авилга гэдэг бол их бага хэмжээгээр байдаг. А энийг аль бол багасгахын тулд иргэдийн хяналт тий байх хэрэгтэй байдаг. Одоо энэ нэгүүлэхэд баяр цогтдаг хүн чинь ганцаараа хийшээгүй шүү дээ. Чи хамтсан засгийн газар байсан. Ерөнхий сайд нь баяр байлаа. Тийм ээ? Уулуурхайн сайд нь зоригт байлаа. А сангийн сайд нь баяр цогт байж гисэн. Тийм үү? Тэгээ трийг хийхэд улсын хурлаа наадах шиг батлуулсан. Тийм ээ? Нийт хурдан гишүүдийн 64% нөлөө дэмжиж санал өгсөн. Олонхороо хийцсэн. Гэхдээ тухайн үед хувь нийлүүлэгчдийн гэрээгээ ийшээ оруулах байхгүй. Хамгийн хэрэг хэвээр асуудал чинь хувь нийлүүлэгчдийн гэрээгээ улсын хурлаар хилцэж батлах хэрэгтэй байсан. Трийг хилцүүлээгүй оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээр хийчихсэн. Тэгэхээр ерөн бол одоо ингээд эртээрийн өнгөрсөн жилийн одоо ингээд оюутлогын онцлог толботой сонсголыг харж яхад ерөн бол ямар хүмүүсүүдээр бид нар ингээд төр засгаа өдөрдүүлээд яваад байсан бэ гэхэд л гайхаж байгаа байхгүй. Их хурлын дарга байсан тэр дэмбэр дарга ч гэсэн тэр хүмүүсүүдийн яриагаар ч гэсэн өө бараг шахуу ингээд тэгээд явчихдаг юм да гэдэг. Ерөн бол тийм л байдаг л да. Яг уу энэ юунаас хамааралтай байх гэхэлзэг улс төрийн намууд маань засаглалгүй байгаа хэлбэр. Олон нийтэд нөгөө нэг поп буюу хэлэх мэддэг сарайлсан инфлюенсер нөхдүүд нь төр засагтаа гараад их хурдаа гараад байна шүү дээ.
яг асуудлыг бас нэг зарчмын асуудлаас судалдаг, нөхцөл байдлыг хардаг, тэр судлаачид эрдэмтэн тэ асуудлыг хардаг хүмүүсүүд нь их хурлд орох ямарч боломжгүй болсон байхгүй юу? Яагаад боломжгүй болсон бэ гэхэл тэр хүмүүс чинь улс төрчийг худлаа ярьдаг байхгүй юу? Худлаа ярих тийм итгэл үнэмшил байдаггүй байхгүй юу? Хөрөлцөх оюун эрдэнэ зодончин эзэн өөрчлөлтөд явж байгаа байхгүй юу? Ялангуяа одоо энэ магтай холбоотой асуудал дээр нийслэлийнх нь өөрсдийнх нь хамаарал бүхий компани байна гэж байгаа. Манай агш намынхан бол манай ганц төмөрөл тэгээд авилгал авсан шүү дээ. Аян хүнээс гарах юм бол нэлээх юм гарна. Гэтэ хамгийн гол нь Монголд байна уу, урд байна уу гэдэг л асуудал байгаа юм тийм. Өнгөрсөн амралтын өдөр учрал сайд хүчит чонхор зах дээр ажиллаад махны үнэтэй танилцаа. За нүдэрээ хараад энэ махныг ингэж үнд оруулсан одоо Нямбаатрын буруу гэж яриад Нямбаатрыг үүрэгт ажилласан чөлөөлөх нь чөлөөлнө гэдгээ мэдгдчихлээ. За энэний цаана ямар зодон хэний бодлого яваад байна, ямар улс төрийн зодон байна. Энийг харж байгаа өнцгөө та тайлбарлаж өгөөч. Би өөрийнхөө хувь хүнийхээ байр суурийг илэрхийлээ те. Монголчин нийтдээ нэг өнгөрсөн шинэ жилч нийтдээ нэг 50000 тонн мах нөөцлсөн гэдэг. Одоогийн байдлаар нэг ий баримтаас нөөтөөс харахад бол нэг 2500 тоннод хэрэглэгдсэн байна. Үлдсэн хайцсан байл гэдэг л асуулт яригдаад байгаа шүү дээ. Энийг цаана бол хэд хэдэн асуудал харагдаж байгаа. Улс төрийн өнцөг талаас нь бол энэ бол нөгөө хөрөлцөх оюун эрдэнэ зодончин эзэн өөрчлөлтөд явж байгаа байхгүй. Хөрөлцөгийн оронд учрал очичоод оюун эрдэнэ оронд Нямбаатар очичоод тэгээд нөгөө нэг улсын их хурлын нөгөө 33 нөгөөх нь 35-ын бүлэг гэдэг байгаа шүү дээ. Тэдний хондох зодончин яг нөгөө нэг Монгол ард дээр нам дотор бий болчиход байгаа байхгүй. Тэгээд энэний цаана нь яг аргагүй учирчин одоо юу гэдгийг Монгол ардын намын дарга болсон байдаг. Нийслэлийн Монгол ардын намын хороо гэдэг чинь бас том байгууллага байхгүй. Нийт Монгол ардын намын гишүүдээс баг нийт гишүүд 3.1 хавцааг нь бүрдүүлдэг байхаа. Тий. Би ягаад гэвэл тэд зөвлөгөө өгчээсэн тодорхой чиглэлээр. Тийм учраас нийслэлийн одоо энэ намаа учрал авж иж тэгжиж одоо сонгуул ядуулах. Тийм ээ. Тэгжиж дараагийн 28 оны сонгуульд ямар хүмүүсээ нийслэлд нэр дэвшүүлэх үү гэдэг нь нийслэлийн намын хорооноос бас маш их шалтгаалдаг байхгүй. Тэгээд нөгөө талаасаа бас яг нийслэлийн ардын намын хувьд бол нийслэлийн намын хорооны дарга нь дөрвүүдийнхэн одоо намын дарга намын хорооны даргыг томилдог учраас маш том их мэдлэлтэй л намын байгууллага л да ардын нам дотор. Тийм учраас бол улс төр талаасаа энэ онцлогддог. Нийгэм талаасаа бол нөгөө талаасаа одоо өнгөрсөн хугацаанд гэх юм бол бордюрийн асуудал байна. За дэс машины дугаарын асуудал байна гэл туулын хурдны зам гээл маш олон одоо нэг олон ажил хийж байгаа юм боловч энийг цааш нөгөө нэг одоо нэг accountability буюу хяналт гэдэг зүйл нь байхгүй шүү дээ. Дураал хийгээд. Гэтэл яг энэ одоо энэ асуудал дээр чинь одоо харахад дундаас нөгөө нэг ашиг хүртэгч эзэд. Дээрс нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүд нэлээд олон харагдаж байна л да. Тухайлбал одоо томоохон одоо махны тий өгүүлбэр гэхэд л одоо хамаарал бүхий өссөн компанийн хоёр нь хамаарал бүхий этгээдүүд тендер авчин байх жишээтэй. Тэгэд энэний гол асуудал нь ерөөсөө нэг улс төрийг намыг санхүүжүүлдэг, улс төрчдийг санхүүжүүлдэг юм хэрэгсэл болчихсон гэх хаас айггүй дээрээс доорооч тэр. Тэрний гол асуудал нь ерөөсөө л энэ тендерийн хороо гэдэг нэгдүүд. Тендер шалгуулж яах гэдэг нөхдүүд орчоод энэ компаниг шалгуулаа гэдэг. Тендер шалгаж байгаа компаниуд нь ерөнхий гүйцэгч нь бол харахад бол нэр хүндтэй ч юм боломжийн компани байдаг. Яг туслан гүйцэгч компаниуд нь бол яг нөгөө нэг улс төрчдийнх нь өөрсдийнх хэд хэдэн компани байж байгаас би нэрийг хэлээд яах вэ? Тэр нөгөө одоо ялангуяа одоо энэ махтай холбоотой асуудал дээр нийслэлийнхнийх нь өөрсдийнх нь хамаарал бүхий компани байна гэж байгаа. Улс төрчин намынх нь нөхдүүдийнх нь бас компани байна гэж байгаа. Тийм ээ? Хэмжлэнгээр ингээд тогтчихсон. Тэгээд энэ чинээсээ өөрсдөө хавар авсан одоо юу гэдгийг 11 сард одоо мах авж байгаа шүү дээ. Худалдаж авж байгаа шүү дээ. Энд худалдаж авчгаад нөгөөдөл чинь үнэ яах вэ? Нэг дахиж өсөхийг хүснэ. Энэ бол бизнесийн өөрсдийнх нь наачар байгаа. Гэтэл энэ дээрээ хяналт тавьж байгаа энэ нөөцөө мах бэлтгэж байгаа, борлуулж байгаа асуудал дээр нийслэлийн хяналтаа тавиагүй, хүнс хөдөө аж ахуйн яам хяналтаа тавиагүй. Тэр хүмүүс хөдөө аж ахуйн яам надаас дархан руу авч зөлдсөн шүү дээ. Тэгээ нөхцөл байдал нь ингэж харж байгаа энд хяналтгүй нэг л орчин бүрчээд энэ дундаас нь бол нөгөө бизнесийнхэн ялангуяа улс төрчдийн нөлөө бүх идгээд
энэ компаниуд тендерж ялцглах зэрэг яавал ашигтай байх уу гэдэг юм харагдаж байна. Бас нөгөө нэг үнсг нь бол яг хуу нөгөө Монгол Ардын намын дутуудах зодон учраас бас засгийн газрын одоо энэ бүрдсэн засгийн газар ажлаа муу хийж яана гэдэг оноо гаргуулах гэж нөгөө талаасаа зохион байгуулалтаа хийж байгаа юм болов гэж хардж байгаа. Өчнөг бол өнгөрсөн жил 11 сард билүүдээ шатхууны хомсдол өссөн шүү дээ. Өсвөл нэмэгдсэн, нэлээдэн болсон. Тэгэл дамт сонсоход ерөөсөө энэ одоо нэг оюун эрдэнэ гэдэг нөхчин хамтсан өөрийнхөө засгийн газраас унгачаад хөөгдчихэд хариугаа авж байгаа тийм ээ. Одоо зандаа засгийн газрыг хадгалах гэж байгаа юм үүдэл байна гэдэг талаас л нэлээд олон иргэд улс төрчид бас байшруу илэрхийлсэн учраас тэгж хардах үнсэл байгаад байгаа. Энэ улс төрийн зодоонд тэгээ иргэд л хохирж юм л да тий шатхууны үнэ махны үнэ. Одоо энэ зодоонд хэн нь ялахаар байна? Нямбаатрыг яахаар байна? Ерөнхий сайд бол хариуцлага тооцчлоо. Ерөн бол энэ асуудал юунаас ихсэн бэ гэхлээр зэрэг ерөн бол оюутнаас анх ихсэн байхгүй юу? Хаа байсан сонгоо хайрхан дүргээс улсын их хурл сонгогдсон. Бүхэл бүтэн одоо хууль зүйн дотоод хэргийн сайд байсан хүнийг татад авчиад нийслэлийн засаг дарга болгосон шүү дээ. Энд чинь бол юу үндсэн хууль бай тухай нутаг дэвсгэр засгийн нэгжийн тухай хөлдөрцөг ностой асуудал ахгүй юу? Анхнаасаа тэгж хийсэн. Яг л оюун эрдэнэ өөрөө одоо Монгол Ардын намын дарга болцоход нийслэлээ найдвартай хүндээ ингэж байлгах юм бол нөгөө нэг Монгол Ардын намын баг хурлын төлөөллийн 3/1 нь өөрийнх нь тал хүмүүс байж ээж тийм үү? Дараагаар нь одоо 27 онд хэнийг одоо их хэвчнээ төвшүүлэх үү? 28 онд нийслэлээс хэн одоо улсын хурлын төвшүү гэдэг асуудал шийдэгдэх учраас тийм одоо ашиг сонирхол байдаг байгаа. Энэ бол зөв буруу юу гэдгийг одоо манайхан өөрсдөө хэлэх байх. Судлаач хүний хувьд миний хувьд бол өрөнгө улс төрийн намуудын хоорондох тэмцэл зодоон тийм ээ хувийн эрх ашиг энээс чинь болоод иргэд хохироод байдаг байхгүй. Хохирсооч ирсэн ерөн одоо ч хохирж байна. Хохирсорч байхаар байна. Хохирсооч байхаар байна. Одоо бол аль намдах нь юу ямар зодоон болж байгааг нь 27 онд хэнийг ерөнхийлөгчний төвшөлөх вэ гэдэг л зодоон болж штэ. Арслан намын хувьд ч гэсэн бас мөн ялгаагүй. Ямар саянд зарцаа нь үлгээл арчлалд итгэх итгэлийн байхгүй болж байна. Улс төрийн намуудыг нэгүүлэхэд энэ зарцаа чинь ачаа хийж байгаа ганцхан арслан нам биш. Энэ технологи би ардын нам битээ ороосоо л гэж дотроо одоо бас бодож байна. Тэгээд эцсийн эцэд бол яг хөтэй нөгөө нэг хууль дээдлэх юм алдагдаад нөгөө дундаж давхраг гэдэг зүйл болоод зөвхөн тэр арслан намыг базж байгаа 5 хүн л тэр бомтон болно. 5 хүн л дараагийн хэн нь дараагийн намын дараа болох уу гэдэг юм шийдэх болохоос биш нөгөө гишүүдийн санал бодол байхгүй очиход тийм байгаа учраас би энэ бухимдаад ах үнэхээр бухимдаад ах. За. Нямбаатрын оронд одоо хэнийг тавих бол яаж эргэх бол гэж бодож байна. Гэхдээ чин одоо нэ уцаас сайд дээрэс нь одоо Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс хоёрын л одоо шийдвэр шүү дээ. Ямар ч байсан бол 3 сараас эхлээд одоо энэ Бат амгадан болох ч яана гэж хооронд нь зодоон гаргаад эхэлж байсан шүү дээ. Тэгээд яг Баян зүрхтэр нэг хэд нөхдүүд эсвэгүүсэл гаргаж ирсэн. Бат амгалан чинь сайдаас гадна Баян зүрхтүргийн Монгол Ардын намын хорон даргуулуудаа тий эсвэгүүсч яана гэж гаргаж ирж ирсэн. Дээрээс нь одоо нийслэл ингэхгүй байх гэдэг гаргаж ирсэн. Нин нөгөөхөө Монгол Ардын намын одоо нийслэлийн зодоонд нь Нямбаатрын оронд Бат амгадан очих гээд надад ч хоорондоо зодолж ихэлсэн шүү дээ. Тэгээд сүүлд нь Бат амгалангийн дөө нөгөө Бат хоёрын зэс эрдэнэ хөвгөд компани санхүүгээр ажилладаг, санхүүдээр нь ажилладаг гэхээр нь нөгөөдүүлээ эсвэгүүсэл Бат амгалангийн яамны гадаад баахан нөхдүүдийг суудгаал бид нар чинь нөгөө нэг олон жил тэмцээд жигсаад үссэн учраас тэд нар жинхэнэ жигсагчдод хөлсөж жигсэж байд гэж мэдэн шүү дээ. Тэрийг тэтгүргээд жагсаж яхын тэр бодож юм шиг юм. Гэхдээ манайх гэхдээ ерөөсөө ингээд Монголд чинь нөгөө нэг ийм л юм болчиход байна л да. Жинхэнэ тэмцдэг хүмүүс нь гарч ирэхлээр хөтлөө айдаг. Гажингүүт нөгөө нэг цагдаар нь барайл хороол ингээл явчихдаг шүү дээ. Би бол нэг 24 оны нэг 12 сард болсон нэг нүүрсний жигсаалыг бол би жинхэнэ жигсаал гэж би боддог. Яг бол нэлээд хол охин баримтлагдсан учраас. Тий. Дараагаар нь бол яг хөө тэгэл наад бол чин нэлээд явж байгаа л те. Бас зарим нэг юм дээр зохион байгуулалтад жигсаал байна харж ирсэн. Оюурд нь бол одоо 2018 онд одоо Мегомбийн холдыгоо одоо Монгол Ардын намын дараагаас огцруулахын тулд талбай дээр 30 мянган хүн жигсэн гэдэг тэр чинь бол тийчээрэл
Монголын намынхан гişүүд энэ ч гэсэн шүүд. Тэрэнд нэтгэл манай шударга 5 гарч ирээд л тэнчнээс нь одоо хоёрд нь ч бас үгүй би одоо албан шал очихгүй гэсэн байгаа л албан шал очсон. Гэхдээ ерөөсөө нэг юм байгаа юм л да нөгөө бид нар бол хүнийг хараад багш хүн судлаач хүн эрдэмтэн хүн чинь энэ хүн үнэн яриад байна уу худлаа яриад байна уу гэдгийг мэдчихээд худлаа ярьдаг хүмүүстэйгээ бид харьцдаг байхгүй. Гэтэл манай улс төрчид бол энд нэг худлаа яриад маргаашчл худлаа ярина. Худлаа ярьснаас ичдэг байхгүй. Би худлаа ярьсандаа би одоо ингээд харамсдаг байхгүй. Манай цогтгөрл алсан намын дарга дотоод сонгуулийг ингэхгүй мундаг болно гэсэн Америкээр баахан зугааж жагаад ирсэн. Тэгсэн чинь Америкууд яаж сонгуулийг зарцаанаар хийдэг вэ гэдэг технологиос суулж ичгээл хэрэгжүүлсэн байгаа байхгүй. Тэгвэл би хэлээд цогтгөрлөө чи зүгээр бүлгийн даргаас огцор намын даргаасаа ч огцор. Өөрөө солигдох хэрэгтэй байхгүй. Өөрөө намын даргаасаа бол бүлгийн даргаасаа бол энд нэг ностой мэлчихв. Арслан нам өнөөдөр Монгол улсын төрийн ордонг улс төрийн зорилгоор ашиглаж байгаа шүү. Үндэсний бодлогын хорооны хурлыг төрийн ордонд хийж байна. Төрийн ордонд Арслан намын 4.11 гэдэг мэдээлэл хийж байна. Тийм үү? Бас бүлгийн хурал хийж байгаа шүү дээ. Мэдээлэл хийж. Энийг бойлох хэрэгтэй. Шаардлагатай бол манай сүдрийн арслынхан энэ талаар төрийн ордныханд их хурлын тамгын газар байдаг юм холбогд байгуулалт бичиг явуул. Ингэж болохгүй. Яг үнэндээ Арслан намаас гарсан 5 дэд даргын 2 дэд дарга нь зарцаагаар сонгогдсон шүү. Зарцаа нь үлгэж өөрийнхөө фракцаасаа намын дэд даргад нь дэвшсэн. Одоо нэрийг хэлээж яах вэ тийм ээ? Ийм л ностой зүйл болоод байгаа юм л да. Боржуурын асуудал байна. Энэ боржуур жил болгон шахам сольдог бид нар одоо иргэд ингээд дарлуулаач юм шиг юу ч гэж хэлжээс яаж исэн сольжод энэ цаана хэн байдгийг хиний компани гэдгийг. Гэхдээ боржуурын асуудал дээр айгүй төвхтэй байлаа. Би бас нэг анзаарч ирсэн. Эдгээр бол нэг хүүхэд ингээд чихрээр хороод байгаа байхгүй. Энэ тоосох шиг юм боржуул бол насжилт нь одоо тэдэн жилээ. Энэ одоо нөгөө нэг юм чулуун боржуур бол тэдэн жилээ гэдэг. Тэгээд яг харахад зэрэг нөгөө нэг нэмхэн боржуурууд нь тэр чинь нөгөө нэг яг нэмэгүүлэхэд жинхэнэ чулуу биш шүү дээ. Химик чулуу. Химик чулуу хагахад амархан. Хизээш тэрний дэлхий дээр одоо үнэхээр баян ууслам шийдэгүүд жинхэнэ чулуун боржуураа шат хийдэг байхгүй. Тэр чинь бүр тавилга мавилга хийдэг тийм. Тэгэхээр хиймэл боржуурыг аваач хийчгээд энүүгээр хийж гэнэ гэдэг. Энэ бол үнэхээр бол бусдыг хурж байгаа. Монголын иргэд бол тэнэг биш, сонгогчд бол тэнэг биш. Тэгчээд бол яг зам засглаар нөгөө нэг замны төвшин дээр шаваадаг учраас боржуулийг солихоос аргагүй гэж басны тайлбарлаж байгаа. Ерөнхийдөө боржуулд нийлүүлдэг нэг хэдэн компани байдаг шүү дээ. Боржуулийг чинь одоо юу хийж байна? Авцам ашиглалтай юу лөө? Тэ? Одоо авцамын газар чинь нөгөө дүр гүттэйг нь хэлж байгаа л тэнд зарлж байгаа шүү дээ нөгөө. Тий, нийслэл авцамын газар тий. Тэгэхдээ сонгодог хэдэн компаниудтай. Гэхдээ яг ажиллаж байгаа хүмүүс нь бол хамгийн бага цалинтай зүгээр одоо нөгөө 100 айлыг би чадна гэдэг нөхдөдөр л хийлгэждэг шүү дээ манайхан ч. Тэгсэн мэтлээ компани хийждэг. Ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэгч нь бол нэг харахад бол байнга сонгож ирсэн нэг хэдэн компани байна. Замтай өрийн сайдын компани гэдэг нэг юм байна. За нийслэлийн одоо тэр нөгөө замын юуны төлөөллийн нэг тийм компани байна. Хамаарал бүхий нийслэлийн иргэдийн хурлын төлөөллийн нөхдүүдийн компани байна. Ерөн бол явж ив тэгэл улс төрийн санхүүжилтчтэй. Тэр хэдэл хуваагаад л уу. Тэнд ерөөсөө тийм хяналт байхгүй, зохицуул байхгүй. Уг нь би бол 2006 онд сангийн яамд худалдаа ажиллагааны газар дэлхийн банкны төслөөр зөвлөхөр ажиллаж байсан. Тэгж яхад бид e-procurement гэдэг одоо захим худалдаа авалтын системийг хийе гэдэг дээр би бас зөвлөх нь байсан л та. Тэгээ бид нэр 2006 онд Солонгост очиж үзсэн. 7 онд юм байна. Солонгост очиж үзээд Солонгосын төрийн худалдан авалт яаж явдаг юм бэ гэхлээр e-procurement гэдэг систем байгаа байхгүй. Ямар ч хүний оролцоо байхгүй. Хүний оролцоо 0. Тэгээд тэр нь өөрөө ингээд автоматар шалгуулцдаг. Ирэхэд ерөөсөө амар. Тендерийн бичиг баримтгал гаргасан дээр мессеж ирээд зөвхөн тэр компани захирлууд ирнэ шүү дээ. Захирлууд энийг зүгээр энийг бүглөөл тавьчихна. Ерөөсөө бүгэлчгээд тэр нь очиод тендер шалгуулах ерөөсөө 7 хоног. Ерөөсөө ятган байхгүй. Зарлаа, материалаа бүрдүүлээ, 7 хоногийн дотор сонгочлоо. Ямар ч хүний оролцоо байхгүй. Энэ ерөн төрийн худалдан авалт гэдэг чинь юу вэ гэхлээр зэрэг татвар төлөгчд өөрсдийнхөө одоо татврын мөнгө орлогоороо одоо
төсвүүд бүрдүүлж байгаа шүү дээ. Энэ төсөв бүрдүүлсэн татварчин эргээгээд одоо бидний сайн сайхны төлөө одоо худалдан авалт буюу төрийн үйлчлэгээр хийгдэх хэрэгтэй байхгүй. Гэтэл биднээс авсан мөнгийг наадуулчин жигэн хулгайлж шүү дээ. Дундаас нь мөнгө завчиж जैन. Хамаал бүтгийн этгээдтэй тендер өгж जैन. За нарийн дээрхэн бол дундаас нь маш хэмжээний одоо юу гэдгийг ашиг олж जैन. Хит хэдэн энэ завчааны бүр систем өгч шүү дээ. Ажил гүйцэтгэх компани бол нэг тусдаа. За хангаа нийлүүлдэг компани бол бас нэг тусдаа. Бүр ингэ жишг болчихоор энэ дээр нь манай иргэд хөрөх юм тэгээд нүдэн дээр ил байгаа юм чинь. Гадныхын ядбух лазиг юм QR код байдаг юм байна л да. Иргэд явж байхад ингэ ламсж явах QR кодтой тэнгууд иргэд мэддэг хэрэгтэй шүү дээ. Миний амьдардаг газрын боржурыг ямар компани солиод байгаа юм бэ гэдэг QR кодоор уншаад тэр нөгөө гүйцэтгэж байгаа компанийн нэрс ховц эзэмшдийн мэдээлэл, эцсийн өмчлөгчд бүх мэдээллийг хашдаг байхгүй юу? Гадаадд төрийн ил тод байлж байна байхгүй. Уг нь Нямбатар тим юм хийгээсэ гэж бодсон. Нөгөө загсам төсөлтийг хийгээсэ ил тод баялаг хангаасаа тийм үү? Ямар компани худалдан авалт хийгээд байгаа болоосоо л гэдэг. Тэгэл нэг нөгөөлөхөө тэгэл одоо Нямбатарыг засаг дарга болсноос хойш ерөөдөө тэгэл одоо нийслэлийн одоо аснамын бүлэгч гэсэн тэгэл хөрх юм. Хэдэн нөхдөө дуурж байгаа ч юм байхгүй, мэдгэж байгаа ч юм байхгүй. Тэгээд цаагаараа бас болоогүй хөрх юм нэг төрийн өмч компани захирал марк тавьждгийн шиг байгаа. Нэг хурган алмарчаалтай. Тэгээд тэрэндээ болдг юм яадгийн эсвэл тэрэндээ барьцаалагчдаг юм яадгийн нийслэл хэзээ сөрөх чи хийж байгаагүй. Аснамын хувьд хийж чадахгүй. Хийгээд үгсэл байхгүй. Яг тэгвэл тим хүмүүсийг сонгодог байхгүй. Чи наатахаа ингэж шаар энийг нь сонго. Миний компани ингэж боллоо. Заадаргаа гэдэг хүмүүс л гар хөл болно. Эдгээр чинь эргээгээд төрд гараад жинхэнэ авилгачд болно. Жинхэнэ төрийн мөнгө хулгаал. Тийм учраас ерөөсөө нийтийн засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл нь улс төрийн намын засаглал гэдэг байхгүй. Улс төрийн намын засаглал гарч иж ирнэ. Уг нь бол Нямбатар бол аль хэдийн жилийн өмнө бол солигдчих байсан л да. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд төсөлтөөр гадны төсөлтөөр би зөвлөхөр ажиллаж байсан. Тэгэхээр чин 27 тэрбум төрний өртөө байсан байхгүй. Монгол улсын төр засгийн газар иргэдтэй тэтгэврийн дансанд нь. Одоо бол наа чин 60 магадгүй 100 их 80 болсон ч байж мэднэ. Тэгэхээр бид нар ингээд төрийгөө сонгож байгаа нөхдүүдийг гаргаж ирчээд нөгөө сонгогч нөхдүүд чинь эрх мэдэл албан тушаалын байдлыг ургуулan ашиглаад гэмт хэрэг үйлдээд байхад бид нар юу ч хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тэдэрт ингээд хулигтуулаад хууртаад тийм ээ. Тэгээд сүүлд нөгөөдүүлэг нь хийж байгаа юм бас нэг яаж зүгээр авах вэ нэг хүлссэн юм байна. Тэгээд 5 дахь хэдэн түүний ноог ашиг тараачигээл засгийн газрын PR хийгээл за хөрх юм хэдэн дүргэндээ ингээд мөнгө өгчийг интгээл твийг нь тэгэлчигээл ийм байдлаар ингээд хөрх юм монголчуудыг нэг үлдмэн жилмэн амьдруулад байгаа байхгүй юу? Гол асуудал нь юу вэ гэхэл манай сонгуулийн тогтолцоонд байгаа байхгүй. Нөгөө мөнгөтэй хүмүүс сонгогддог гэдэг нэг онцлог гарчихсан. Та Аснамын үндэсний бодлого хорооны гишүүн байхын тулд та 6 сая төгрөг төлөх ёстой. Тийм үү? 6 сая төгрөг төлөөд үндэсний бодлого хорооны гишүүн бол нэр дэвших хэрэгтэй. Дэвшнэ гэсэн үг биш. Та тоолж очих юм бол дор хойж та 3 тэрбум төгрөгийн зарлага гаргана. Гэтэл энэ нэр дэвшиж байгаа хүмүүс ханаасаа мөнгө олоод байгаа гэдэг асуулт байдаг хэвгүй юу? Нөгөө өөрсдийг нь бий болч нэг фракс буюу бүлэглэл чинь одоо нэг томоохон компаниудаа санхүүжилт босгол за чи ингээд өөрсдийнхөө бага бүрдүүлээд тэр нийлж хулгай хийх юм бага бүрдүүлээд явж штэ. Энэ нэр дэвшиж байгаа улс төрийн намууд нь өөрсдөө ийм засаглал муутай, дотоод арчилгүй, зөвхөн фракс хувийн ашиг сонирхлын төлөө явдаг нөхдүүд байдаг учраас тэд чинь нөгөө нэг шудраг, зоригтой, өгөө хийлдэг, мэдлэг чадвартай хүмүүсүүдийг гаргаж ирдэг байхгүй юу? Гарахад ирчих юм бол нөгөөдүүл нь их хурд очиод өөрийг нь загнаад шүү дээ. Тийм их өсөхгүй. Аль болох эдэр чинь нөгөө нэг өөрийнх нь нүгээр байх нөгөө талсан газны гарах, далаасан газны талд орох хүмүүсүүдийг л хүсдэг юм. Би үнийг хэлж. Тийм учраас хурд гарч ирж байгаа хүмүүсүүдийн за би бүгднийг шилэхгүй. 3-2 буюу дийлэх болох нь үнэхээр чадваргүй байд. Энд чи яг эрдэмтэн мэрэгж судлаач тийм үү ямыг олон талаас хардаг. Яаж тийм төрийн бус байгуулаад үзсэн хүний төлөө явж үтсэн хүмүүс шал өөр байдаг аахгүй. Тэгээ тийм хүмүүсийг нь гарах боломж энэ сонгуулийн тогтолцоонд гарч ирэхгүй байгаа. Уг нь бол сая чинь 126 болгоё гэдэг тийм үү. Тэгээд нэг юм холимог тогтолцоотой болгоод тийм ээ. Уг нь гаргасан шүү дээ 48 78 гэдгээр нь. Тэгс 48-аар нь гарч иж байгаа нөхдүүд нь сая 24 оны сонгуул дээр бол манай арс намынхан бол манай гант хүмүүрэл тэгээд авилгал авсан шүү дээ. Чи гарах уу? 5 тэрбум төгрөг өгч.
3 тэрбум төгрөг өгч. Хэн мөнгө өгч бизнес менежер гэж байгаа шүү дээ. Гэхдээ харахгүй юу? Одоо сонгогдсон 16 чагсаалтанд байж байгаа улсын их хурлын гишүүдээс за нэг гэртаах нь хэд байна? Хэдэн яг гараа дуурч байна, хэдэн гараа жим хийж байна. За ардын намынх нь яг ямар байна? Хийж байна. Гараад үзэлтэй. Тэгэхээр мөнгөөр намын дарга гэдэг болсон чинь нэг өсөн намын хаан болчиход байгаа байхгүй. Тэр нэгтүү чи хэнийгээ одоо энержүүлэх үү, хэнийгээ гарахгүй гэдэг нь өөрөх нь хэрэгсэл болчихсон. Тэгээд ингээд байна. Ганц төмөр нэр дэвшилтэнд сан доктор мөнгө аваад авилгал авчаад байна. Авилгалынхын шалгаач ихлэ шалгахгүй. Яг л их хурлын гишүүн учраас. Хариуцлагын тогтолцоонд ажиллахгүй шүү дээ. Тэ? За тэгээд одоо нэг сая зарцааштай асуудлаас болоод Бихналтын дэд зөвлөд ажиллаж байхад одоо хотын нэг 4 нөхдөд байнга гомдлож байгаа байхгүй. Тэгээд би үзэл наа чин гэмтрийн шин чанартай юм байна. Наа чин холбогдох байгууллагын явуул цагдаагийн байгууллага гэж. Цагдаагийн байгууллага өгчихсөн. Эрүүгийн цагдаагийн албан дээр 2-3 өргөдөл өгсөн байгаа. 4-5 ч өгсөн байна уу. Эрүүгийн цагдаагийн албан ажиллахгүй. Ягаад гэвэл шалах гадаа хүмүүс нь улсын их хурлын гишүүн Амгалан Баатар нэгт байнаар байгаа байхгүй. Шалахгүй. Нэг тийм зүгээр нэг юм. Тэгэхээр одоо бидний доор байж явах ёстой. Ийм чадваргүй уусууд чинь бид нар дээр гарчаад байна шүү дээ. Одоо улсын их хурлд одоо би ч олон жил удирдлагаа гэх багччихсан юм л да. Миний 7-8 шавнар байна. Улсын их хурлын гишүүн гэж болчихсон. Зарим нэг нь байнга хорын дарга хийгээл явж байна. Би бас нэг хэсэг зөвлөхөөр найдалж явсан. Яа. Би чинь Америкаас Монгол улсын оны шилдэг оюутан гээд тий Америк сураад магистр доктор эзэмшээд ирээд л удирдлагаа гэх багсж яхад юугаач мэддэггүй нөхдөд л байсан шүү дээ тухайн үед чинь 500 онд. Тэрээс хойш чинь би чинь бас нэлээд юм сурлан судална хийдэг. Нөгөөдөл нь яг бизнесээ хөгөөл явна. Яг улсад гардаг нөгөө мөнгөтэй хүмүүс буюу нөгөө бүлэглэлтэй хүмүүс чинь ингээд дээш нь гараад явцдаг. А эрдэм номын зааж ирсэн багш хүн яг тэгэл тэрнийхэн доор байлах гээд хүмүүсийг яг ингээд тэр байранд нь байлгахыг маш их хүсдэг байхгүй. Тийм ээ. Нямбаатрыг гэрт нэгжлээ гэж гэсэн тэр талаар санд мэдээлэл байхгүй. Йоо хятадудаас нэг их хэмжээний авилга авсан гэдэг нэг нийтдээ 1.5 их найдын үрийн бичиг гаргасан. Дотоодоос босгосон. За тэгэд гадаадын зах зээлээс 500 сая доллароос 1 тэрбум төгрөгийн хүртэл бонд гаргасан байхгүй үрийн бичиг гаргасан. Тэгэхээр хэд гэсэн үг юм ч та. Хөөх ч та 5 их найд. 1.3.5 тий. Бараг 5 их найд үрийн бичиг гаргасан биш. Улаанбаатар хотыг барьцаалаад. Нийт төсөвчид лээ. Манайх чинь 34. Тэрний 6.1 хэмжээний үрийн бичиг гаргачихсан хүн. Тэгээд тэр үрийн бичиг гаргасан хүнээ нэг арай нэг гайгүй хүүтэйгээр одоо ингээд банкнд хадгалуулчаад. Тэгээд тэр дундаас нь ингээд ашиг хүртээд явж байгаа. Маш их хэдэн одоо бас бизнес хийж байгаа. Улаанбаатар хотыг ашиглаад одоо төрийн орон сууцны корпорац гэдэг корпорац байдаг бол ганцхан хотод байдаг гэсэн бол одоо орон нутаг болчихсон. Ойлгож байна уу? Тэгээд төрийн нэрийг ашиглаад идэх чинь бизнес хийгээд байгаа байхгүй. Тийм ээ. Нийслэлийн орон сууцны корпорац бас тусдаа байчих. За сая чинь нэг хэсэг хүн чинь одоо нөгөө хууль зүйн дотоодын ажилтан бас ловер хийсэн гэдэл тэр өөр юм нас урчаал байсан. Тэр хэд хохирогчноос манай хүнийхээ хороонд хандаад гомдол гаргаад явсан. Тэгэл яг баахан одоо нөгөө барилга болчихаад тэрэндээ аваачд нь түрээсээ хөтөлбөр гэж орчхоол зарж байгаа шүү гэж баах хүмүүсээс мөнгө авчихад нөгөө хүмүүсүүд орон байрыг болчихсон. Ерөн бол чаддаг нь одоо чаддгүйгээ дэрлэгдэг нийгэм болчиход байна л да одоо байдлаар. Тэм учраас энэ чинь алсан нийгэм биш капиталист нийгэм болчиход байна. Төрийн дарангуйсан капиталист нийгэм болчиход байна гэдэг. Тэгээд дээрэс нь яаж яана? Энэ сэл бодоо дид төв гэл одоо өчнөө боломжуудыг чөлөөлсөн. Бас манад бас гомдол гаргасан байсан. Судлаад үзсэн чи метрик капиталыг нь ерөөсөө сонгож шалгуулж байгаа биш тэр нөгөө үнэлгээний компани нь өөрсдийнхөө гарсан хэдэн хүмүүсүүдтэй өөрсдийнхөө үнэлгээний компаниудыг нь сонгоцгоод тэднэр үнэлгээд нөгөөдөл нь яг хатуу нь хэлээд төв замтай орхон болвол нэг метрик квадрат нь тэд төв замаас холвол тэдгээд ерөөсөө тэрнээс зах зээл юм байхгүй. Тэгэл нөгөө хүмүүсүүд чинь зарим хүмүүсүүд нь тийм хямдхан зарахгүй нэ тэргээд гомдол гаргадаг явдаг. Тэгэл газрыг нь хашааг нь нураагаад тэрэн дээр нь барилга болоод хүчндэл явж байгаа юм зүйл бол нэлээд олон байж байгаа. Уг нь бол одоо Батүлийн одоо нийслэл байж байхад чинь нөгөө юу лээ орон сууцлах хөтөлбөр лөө тий явж байсан шүү дээ. Бизнесийн байгууллага өөрсдөө нь хийх боломжийг нь олгож ирсэн бол одоо тэр чинь үгүй түр өөрсдөө хийнэ гэл аваад яваад энэ бизнес болоод тундаас нь хэдэн тэр бомыг иддэг болчихсон байхгүй юу? Энэ бол нууц биш. А энэ хүнээс гарах юм бол нэлээх юм гарна. Гэтэ хамгийн гол нь Монголд байна уу, урд байна уу гэдэг л асуудал байгаа.